Орой мэдээлэгчтэй 7 хоногийн онцлог үйл явдлаас тоомлог хүргэдэг дефакто тойм нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар хэлж байна. Анхаарлаа хандуулна. Сайн байцгаана уу? За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За энэ 7 хоногтаас үйл явдлаар нэлээд 17 хоног болж өнгөрлөө. За улсын хурлын баасан гарагийн хуралдаанаар улсын их хурал одоо төсвийн тодголыг авч хилцсэн байгаа. За 3-4-р хилцүүлгийг хийж төсвийг батллаа. За үүнээс өмнө одоо засгийн газрын хэрэгжих газрын дарга мөнхөд төсвийн тодголтой холбоотой байсан 8 төрлийн татврын асуудлыг одоо засгийн газар татаж авсан гэмээр мэдгдсэн байгаа. Энэ бүлгийг одоо манай иргэж гисэн хил мэдээлэлээс мөн хүлээж авсан байгаа. За ингээд засгийн газар өөрөө татвар нэмэх асуудалтай бүгдийг татаад авчлаа. Үүн дээр таны байр суурь хэрхэн байгаа гэдэг. За төсвийн тодтгол хийлье гэж ярьж байна тийм ээ. Энд ч одоо Монгол улс түүхэндээ анх удаа 3 дахь тодтгол хийж байгаа. Хуучин жилднийг байсан төсөв хийгээл батлаад явдаг байсан. Дараа нь тодтголоо гэж явдаг байсан. Дараа нь дахин тодтголоо гэж явдаг байсан. Одоо хэд явахыг бүү мэд. Нэгдүгээр. Хоёрдугаар тэрний төсөв гэдэг юмыг ямар арга чалаар хийдэг юм бэ гэдэг нь их сонин. Жишээлбэл эдийн засаг өсөж байгаа нөхцөлд нэг хэрэг. Эдийн засаг буураад байгаа нөхцөлд нөгөө төсвийн орлого зарга нь нэмэгдээд байгаагийн тэр цааш шалтгаан нь Монгол улсын төсвийг хийж байгаа хүмүүс аль зэрэг одоо мэдлэг чадвартай хүмүүс байгаа юм уу эсвэл санаатаагаар юм хийгээд ингэж байгаа юм уу гэсэн нэгдүгээр юм асуулт гарч ирж байгаа. Төсөв бол улсын хууль гэж ярьдаг. Гэтэл манайх 4-өөс 5 төсөвтэй явж ирлээ гэж хэлж байгаа. Тэгэхээр яагаад ингэ 4-өөс 5 хуулиас гадар 3-4 ийм төсөвтэй явж болоод байгаа төр засаг вэ? Энэ одоо санаатай үйлдэл үү, санаандгүй үйлдэл үү? Эсвэл улс төрчидийн төсөв гэдэг нэрийн дор Монгол улсын эдийн засгийг юу дуртайгаа хийж, хаашаа юу дуртайгаараа зарцуулж байдаг ийм арга хэмжээ болсон гэдгийг иргэдэд сануулмаар байна. Бид энэ төр засгаас энэ эдийн засгийг удирдах явахын эрх мэдлээ одоо энэ ашиглаж чадах хүмүүс юм уу үгүй юм тийм ээ. Ийм байдалд орсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. За тэгээд ер нь хэрвээ татаж буцах улс төрийн шийдвэр гарсан юм бол яах гэж одоо төсөв нэмнэ гэж ингээ баахан шүү гэсэн. За яг хөө ард иргэдийг сонслоо тэгээ улс төрийн шийдвэр гэж хэлж болно л доо. Тийм л баг. Гэхдээ ихэнхдээ энэ бол гадаа талд нь ард иргэж шаардсанаас гадна дотоод талдаа одоо энэ шийдвэр барьж байгаа, шийдвэр гаргаж байгаа улс төрийн нам дотроо бас хүчтэй илүү дуу хоолой байна гэдгийг харуулж байна. Ялангуяа энэ бол одоо томилолттой холбоотой тэр Нямдарч гишүүний хэлснээр томилолттой холбоотой гомдлын бол баа юм шүү дээ. Ийм шалтгаанаар одоо ингээд улс төрийн юуны шийдвэр мэдэхгүй татвар авах шийдвэр гарсан дараа нь улс төрийн шийдвэрээр боллоо гэж ийм зүйлүүд ярьсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тэр төсвийн гарц ямар байгаа юм бэ гэж ярьж байна. Мэдээж энд жишээлбэл одоо оюутан бүхэнд ер нь зардал хянах хэрэгтэй байгаа. Оюутан бүхэнд бид мөнгө өгдөггүй байсан шүү дээ. Үнэхээр хэрэгтэй сурч чаддаг. Тэгээд боломжгүй тийм оюутанд нь л өгөх. Уг нь тэгсэн бол боловсрол чанартай болох юм л да. Энэ нөгөө улсын их хурлын гишүүд өөрсдөө их сургуультай. Тэгээд төсвөөр бүх оюутнуудаа цалин өгүүлэх замаар мөнгө олох гэж анх хийсэн лобби юм шүү дээ. Бүх оюутанд цалин өгнө гэдэг бол. За үр дүнд нь бол одоо чи ямар сурсан хамаагүй тэргүй цалин авдаг л болцоход ингээд их сургуулийн оюутнуудыг одоо ингээд юу хэмдэ энэ хиймлэр ажил өгöd байгаа нэг хэлбэр л дээ. Нэгэнт үгүй хэрвээ нэг газар сар болгон мөнгө өгж байгаа бол тийшээгээ тэр юм сургана уу, сургадгүй юм уу тийшээ очиж штэ хүмүүс. Тэгээ энэ бүхний саад агуулга нь зөвхөн төсөв дээр ийм өндөр зардал гаргахаас гадна ер нь энэ эрдэм мэдлэг гэдгийн үндснийг унгааж байгаа юм.
Жишээлбэл их гоё диплом үзүүлэхээр ажилтай юм амьдралтай болохгүй шүү дээ. Дээд боловсрол гэдэг юмны чинь цаана мэдлэг байна. Дадлага байна. Өөрийгөө хөгжүүлэх чадвар байна. Бусадтай харилцах чадвар байна. Ийм дөрвөн юмнаас бүрдэж дээд боловсрол гэдэг чинь бүрддэг. Тэднийг олигтой зааж өгөхгүй байх. Нэг анагоодх нь зөвхөн яхаа мэдлэгтэй болчихвол одоо эрдэмтэй болчихсаага буруу бодоод байдаг. Ийм байдлаас болоод бид ингээд маш олон ийм ажилгүйдлийг бий болгоцолдоо цалинтай ажилгүйдэл болчиход байна шүү. Яагаад гэвэл төгссөн хойноо ажлын байргүй. Тий, ажлын байргүй. Энэ гих мэтийн зөвхөн боловсролтой холбоотой зардлыг ярихт ийм байгаа. Агуулга нь юу юм бэ? Юуг төсвөөс гаргах юм бэ? Юуг төсвөөс гаргахгүй юм бэ гэдгийг энэ манай улс төрчид бол санаатайгаар ингэж одоо сарниулж өөрсдөө ашигтайгаар ингэж говьчуулж ирснийг тэмдэглэх хэрэгтэй гэж бодож байна. За энэ 7 хоногийн нөхцөл байдлыг ажиглаж байхад одоо засгийн газар оруулж ирсэн саналаа татаад авчлаа. За тэгвэл аливаа асуудлыг шийдэхэд бол улс төрийн шийдвэр гаргахад бол улс төрийн зориг бас шаардлагатай байдаг л да. Тухайлбал одоо оюутны 70 мянган төгрөгийг одоо зогсоох асуудал дээр иргэд бол нэлийн эерэг байр суурьтай байж исэн. Энэ дээр жоохон Монгол ардын намынхан жоохон улс төрийн зоригт очив гэсэн тийм байдалтай дүгнэлт хийгээд байгаа л да миний бодлоо. Тийм сая одоо чивээ саяын тэр хасах ёстой зүйлүүдийн нэг нь мөн л дөө. Өшөө нэмэх ёстой зүйлүүд бас энэс нь аваад өөр бас зүйлүүдж байгаа баг. Гэхдээ тэр энийг их нарийн юм урт хугацаагаар төлөвлөсөн бодлогогүй сандарсан маягаар галуунтраах маягаар төлөвлөсөн шийдвэр гаргаж эсвэл гаргахыг оролдож байгааг л сая өнгөрсөн одоо нэг 3 4 7 хоногийн татвар нэмэхгүй гэсэн байдал харуулж байна тийм ээ. Тэгээ ер нь бол төсвийнхээ алдагдлаас бид гарахын тулд мэдээж зардаа хасах ёстой. Мөн төрийн одоо энэ алдчихсан, дээрэмдүүлсэн одоо зовчулсан бид тулгайд алдсан шүү дээ. Их олон өмч хөрөнгөө буцаж авах хэрэгтэй. Бага хөрөнгүүдээ хувьчлах хэрэгтэй. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэрийг илүү хувийн салбарыг илүү бага татвартайгаар ажиллах нөхцөлийг сайжруулах, янз бүрийн төрийн үйлчлэгийг одоо чирэгдэлгүй болгох, хурдан болгох гэх мэтэр ийм ажлуудыг л хийж ээж эдийн засгаа бид одоо илүү өрсөлдөх чадвартай болгоно л доо. Өөр нэг юм нь бол жишээ нь одоо хүн ажилдаа авсан компанийг бол харин ч татвараас чөлөөлөх ч юм уу тийм маягаар иймэрхүү арга хэмжээ авахыг ердөөсөө бодохгүй байна. Энийг бас анхааралтай аваач гэж эхний асуудлаар хэлмээр байна. За та бүхэн удаах сэдвийн үрийн таазыг нэмэгдүүлэх шаардлага бий болно гэсэн сэдвийн дээр яриа өрнөхөр байгаа. За нөхцөл байдлыг харж байхад ер нь бол үрийн таазыг нэмэгдүүлэхээс өөр гарцгүй болсон мэт ажиглаж байна. За эхлээд хоёулаа энэ сэдв рүү орохоос өмнө эхлээд улсын хурлын гишүүн төсвийн байнгын орны дарга Хүрбаатарын товч яриаг сонсчод хоёулаа эргээд студидтэй уулзъя. Энэ өрөө бол одоо Монгол улсад 22 их найд 368 байна. Өнөөгийн үнцэнгээд бүгднгийн нэг он дээр авчираад шилжүүлээд үзэхээр энэ 19 их найд. Одоо байгаа өрийн хэмжээгээр дотоодын нийт бүтээгдэхүүний 81.3% хүрсэн байж. Энэ засгийн газар 2 сар ажиллахдаа нэг төгрөгийн зээл аваагүй багт шүү. Бага байдал энэ. Тэгээ энэ онд 88% хүрэхээр тавьсан байгаа. Яагаад гэвэл одоо төрийн сан үлдэгдэл нь хасах байгаа. Уг нь 12 оноос өмнө төрийн санд чинь хамгийн доотлоо тэг гэж хүрдэг байсан. Одоо төрийн сангийн үлдэгдэл хасах 1 их найд руу орсон. Хасах 1 их найд. Одоо яг бэлэн байгаа мөнгөнийх нь үлдэгдэл нэг 40-50 тэрбум төгрөг л байна. Бодит байдал. Одоо байгаа энэ 22 их найд төгрөгийн энэ нэрлсэн үнээр үлдчихсэн засгийн газрын энэ өрийг бол бид нар бас бодож үзэж байгаа. Энэ чинь баг дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ тэнцүү хэмжээний өр үүсчихэд байна шүү. Тэгэхээр үүнийг энэ засгийн газрын зөвхөн засгийн газрын компаниудын нэмбэл дахиад 22 их 80 төгрөг орж ирэх буюу 10 гаруй тэрбум доллар нэмэгдээд ороод ирнэ. За та бүхэн сая Хүрлбаатар гишүүний яриаг сонслоо. Засгийн газрын өөр 22 их 80 368 тэрбум төгрөгт хүрсэн байна. За үүн дээр нэмэгдээд одоо компаниудын засгийн газраас олгосон баталгаатай зээлийг тооцох юм бол энэ нэлээд өндөр тоо гарахаар байна гэж хэлж байна л да. За үүнийг одоо яг засгийн газрын үрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах юм бол 81.3% хүрсэн байгаа. За төсвийн доктортой байдлын тухай хуулинд 2016 оны төсвийн жилд
55%-аас хэтрүүлэхгүй гэсэн тодорхойлолт заасан байгаа. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл энэ төсвийн доктортой байдлын хуулинд өөрчлөлт оруулах шаардлага бий болж одоо үрийн таазыг ойролцоогоор 88% хүрэхээр байна. Тийм жишг тэгж ойлгохоор байна л да. Тийм мөн 2015 оны төсвийн жилд одоо байгаа төвшөнд нь буюу 58% гэж хууль гарч ирсэн. 16 тэрийг бас бус томтойгоо нийлүүлээд хууль гаргасан санаж байна уу тий. 16 онд 55% байна. 17 онд төсвийн 17 онд тэр одоодын бүтээгдэхүүний 50%-тай тэнцүү байна. 18 оноос эхлээд жилээс эхлээд 40%-аас тус ус хэтрүүлэхгүй байна гэсэн хуулийг энэ манай түрүүний их хурл улсын их хурл гаргасан. Тэр их хуулийг гаргахад одоо сая энэ Хүрлбаатар гишүүн ч өөрөө байсан. Ер нь одоо байгаа улсын их хурлын олон гишүүд байсан шүү дээ. Тэгээ одоо ингэж өөрсдөө хууль гаргачаад миний хувьд бол бидний хувьд бол тэр улс төрийн аль нам нэг халамж хүчнэшлээ. Төр засгийг эрхийг барьж байгаа Монгол улсын аль нэг улс төрийн намны гаргаж байгаа шийдвэр нь ийм богинохон настай байна гэдгийг санаа зовоож байгаа. Тэгэхээр дахиад асуухад энэ одоо засгийн газар төр засгийн мэдлэг чадварын асуудал юм уу? Яаж тооцоо хийгээд байгаа юм? Энэ ер нь бол төсөв гэж яагаад одоо юм их хурлын мөрөөдлийн жагсаалт хийгээд байгаа юм бэ? Тэгээд засгийн газар нь одоо юу хийдэг юм бэ? Засгийн газар нэг төсөв оруулаад ирэх юм. Тэгэхээр тэрийн их хурлын гишүүд нь өөрсдийнхөө мөрөөдлийн жагсаалтыг нийлүүлж байгаа том болгочих юм. Тэгээд тэрийг одоо яг биелэгдэх юм шиг зан гаргасаар байгаад өрөнд оруулчих юм. Тэгээ өрөнд орчоод болохоо байхаараа ингээд өөрсдөө ингээд хуулиа өөрчлөх юм. Энэ одоо их анхаарал татж байна. Нэгэн төлөв хуульгээд баталчихсан бол түүнийг сахиж мөрдөх өөрсдөө бусдыг сахиж мөрдүүлэхийн орондоо хуулиа өөрийг нь өөрчилдөг одоо энэ ёс жаяг бий болчиход байгаа юм. Энийг бид одоо зайсан дэх гэж ярьж байгаа шүү дээ. Зайсан гэж хэвэл аялал жуулчлалаар хөгжүүлнэ гэж хэлсэн. Тэгээ өөрөөсөө бидний газрыг хулгайж даамалж бөө баахан баяжчаад дараа нөгөө муу хуулиа туулгалын урд ирэг байсан хуулийг чинь хамгаалах нөгөө хязгаараа туулгалынхон одоо модны богдуулынхаа модны билгэр болгоод хуулиа өөрчилж байгаа байхгүй өөрөөсөө зөрчичөөд өөрөөсөө хууль гаргаад өөрөөсөө зөрчичөөд тэгээ дараа нь хуулиа өөрсдөө биш хуулиа өөрчилж байгаа зайсан дэх гэж бид ярьдаг. Одоо ингэ өнөөдрийн Монгол улсын төр засгийг ээжлэн барьж байгаа хоёр нам Монгол улсын хуулийг өөрийн зайсандадаг одоо ийм мэрэгжлийн зайсандагч болчиход байгаа маа. Тэгээ одоо хинт итгэх юм бэ? Та нар өөрсдөө хууль гаргачаад өөрсдөө зөрчичөөд тэгээ хуулиа өөрчилж яваад байгаа чинь. Одоо 88 одоо нэртэйгээр нь ер нь шууд 300% байна энэ төргээд хууль гаргачих бол яасан ямар ч олон дахин өөрчлөхгүй. Одоо 88% болгож гаргана гинэ. Бид нараар бол одоо маш их одоо тоглоом тохуурхаж байна. Яах ч бид нар энэ хүмүүсийг сонгосон. Хийн болно бүтэн чадна гэж сонгосон шүү дээ. Тэгээд ингээ өөрсдөө хийж чадахгүй. Тэгээ бие руугаа чихээл яг үнэн хэрэгтэй яг адилхан төрийн ажлыг бүгдээрээ хөсөрдүүлж төрийн хуулийг зайсандж байгаа энэ этгээдүүдтэй өөрсдөө хариуцлага тооцох цаг болно гэж би хэзээ нэгэн итгэж байна. За нэгдүгээр, за хоёрдугаар чивэл одоо тэр энэ одоо их өрийч нь одоо хин тавьсан. Ягаа тавьсан. Хин төлж байгаа юм. Хинтээ хариуцлага тооцож байгаа. Энэ тухай яагаад яригдахгүй? Хуулиа өөрчилнө гэл ингээд хайрын цаг алдаад байх ямар шаардлага байгаа юм бэ? Гэхдээ та нар маргааш өнөөдөр хууль барьчаа маргааш нь өөрчилчих юм бол өнөөдөр тэр хуулийг гаргах шаардлага юу байгаа? Хайрын цаг. Та нар тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцооч дээ. Энэ их та нар доторч байгаа. Өөрөөсөө та нар ингээ гууж идэж хэргэлжихэд тэгээд төлөх болохоор зэрэг ард түмний төлөх гэж үдээ дийлэхгүй болохоор одоо бие руугаа л зүтгэх юм. Бидний хувьд тэр нөгөө адилхан шар юм байж үүний чи удаан цагаан гэдэг шиг байхгүй эдгээр чинь. За улсын хурлын чуулган дээр бас нэг сонирхол татсан тоог сангийн сайд Цойжсрын бас хэлжсэн л та. За энэ онд одоо зээлийн хүүгийн төлбөрт 1 их 80 төгрөг 2017 онд 1.5 их 80 төгрөг одоо төлөхөр байна гэж байгаа. Зээлийн хүүнчтэй. Тэгээ тэний энэ бол одоо төсвөөс гарч явж байгаа. Тэгэхээр төсвүүд маш хүнд дарамт ирж ийн л да одоо яг зээлийн хүүний талаас үзэхэд. Тэгэхээр дараа жилийн одоо төсөв ч юм уу бас алдагтай нэлээд өндөр алдагтай байх эрсдэл бас өндөр байна. Тийм учраас маш их одоо бол ганцхан сонголт байгаа юм. Зарлаа ингээд нэгэнд хасч чадахгүй. Тэр мөнгө төгрөг ууж идсэн хүнтэй тэр том хэрэгүүдийнхээ учрыг олж чадахгүй, харилцан барьцаалчаад хөдөлж чадахгүй байгаа бол ганцхан арга байгаа. Ахаа зөөл авах. Тэр хуулиа өөрчлөх нь шүү дээ. Них ажил хийж байгаа юм шиг яриад байгаа байхгүй. Одоо хуулиа хамаагүй л дотоод энэ бүтээгдэхүүний 300% тэнцэх нэг үсэн гаргачихмаар юм байна.
Тэгээ юу дуртайгаа хийгээд нэг иргэд бол нэг удаан энийг төвчөхгүй шүү дээ. Ягаад эдийн засгийн хямралтай удаан болохоор үүмээ самун болдог, хүмүүс дургуйцдаг, хулгай дээрэм их иддэг. Тэгээд энийг болоод тэр үг нь мэдэж ямаар юм. За тэгээд нөгөөдхөөс гадна энэ бүхнээс гадна тэр шудраг шүүх засаглал тогтоох хэрэгтэй байна. Тэгээд том хэрэгүүд гардаг. Одоо л ингээд үнэ шударгын ёс салхын энэ нөхдөр хариуцлагын тооцох нь тэр ууж идс олон сая доллар одоо ингээд уучраа олох нь гэхээр зэрэг чимээг болчихдээ. Тэгээ сайн ухаад байвал өөрсдөө гардаг юм шиг байна. Аль ч засаг нь гарч ирлээ гэсэн. Тийм учраас энэ шудраг шүүхийн засаглал хэрэгтэй байна биднэрт. Төр засагт олон тэрбумын хохирол хамтран зохион байгуулж учруулчаад тэгээ нөгөө хүн нэг шоронд орсон болоод гардаг. Нөгөө мөнгө төгрөгийг буцаагаа төлөвлөх хариуцах юм ердөөсөө байдгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө хүн чинь харин ч нөгөө тэгээр алга болсоор байгаа. 90-бээр мөнгө нь алга болсоор байгаа байхгүй хариуцуулсан мөнгө нь. Тэг ер нь явж хамгийн сүүлд ер нь том буруу хүнтэй юм ярьсан юм шиг болоод тэгэл бүх хэрэг хаагдаж байгаа шүү дээ. Энэ бүхний цаана юу хийж ийн гэхээр төр засаг энэ балансаа зөв хөтөлж чадахгүй байна гэсэн үг. Баланс дээр өөрөө зөв нэрээр бичихгүй байна гэсэн үг. Баланс дээр өөрөө яг бодит байдлаар нь биш одоо хуулийн дагуу өөрсдөө хууль гаргачаа тэрийг одоо дотоодын бүтээгдэхүүнээс 100% хууль байна гэж гаргах гэж шүү дээ. Тэгээ гаргачихад тэрийгээ бас өөр гэж бичихгүй санаатай байна шүү дээ. Эн чинь яг Грект яг ингэж ихэлсэн шүү дээ. Грек төр засаг солигдоод жинхэнэ бодиттой байдлаар хөндлөнгийн анализ баланстай хийгээд үзсэн чинь зөндөө олон өрийг өргөж бичээгүй байсан. Авлага өглөг энэ төргээд. Манайхын тэг шахсан шүү дээ өнгөрсөн төрөний наам нь тийм ээ. Гэх мэтээр ер нь энэ Монгол улсын төсөвт энэ хөндлөнгийн анализ хийх ёстой юм аа. Энийг одоо уг нь олон улсын валютын сан хийдэг нэртэй. Тэгээ валютын сан өөрсдөө нөгөө Монголын засгийн газарт мөнгө зээлүүлэх гэдэг их зөөлөө хандаад байгаа. Ер нь бол бодиттой байдаг бодиттой балансын юм дээр бичигдсэн юм уу? Өрийг чинь өөр биш өглөг бичнэ гэж ингэж байхад гэсэн шүү дээ. Тэг гих мэтэр ийм хагас одоо юутэй юм дээ мэдэхгүй бүх юм байгаа юм уу хүмүүс энэ бид нарыг авч яваад шүү дээ. Тэг өөр дүнд нь ингээд хамаг эдийн засгийн хямрал болохоор ядуу хүмүүс нь төлдөг. Сая баахан хүмүүс ажилдгүй болох шахлаа. Одоо хөгсчүүлд төргүү болчих гээд байдаг. Нөгөө хүмүүс нь хаа явдаг бүүмэд айл газар хаана ямар газар амарч яваа юм те. Гэх мэтэр ийм шударга бус нийгмийн төрийн тогтолцоог бий болгочоод байгааг л иргэд хэлж байгаа шийдвэр гаргаж та бүхэн анхаарал таваач гэж хэлмээр байна. За 2017 онд одоо хөгжлийн банкны 580 сая долларын иргэн төлөлтийг Монгол улс хийх ёстой байгаа. За энэ иргэн төлөлтийг шин зээл авч иргэн төлсөн дээрөө өсгөөл энийг одоо гэрээгийн сунгаж одоо хугацааг нь хойшлуулах уу гэсэн ийм эдийн засгийн асуудал байна л да. Эдийн засгчид одоо маш олон байр суурийг илэрхийлж байна. За энийг бол нэгдүгürt бол хугацааг нь хойшлуулад бол дэмий өөрөөр хэлбэл одоо шин бонд босгоод энийг өөрөө төлсөн дээр энэ одоо Монгол улсын иргэд одоо нэр хүндэд бас нөлөөлдөг учраас гэсэн саналуудыг хэлж ирсэн. За энэ байдлаас үзвэл ер нь аль нь илүү тохиолддог вэ? Хараа 2017 оны эхний хагаст худалдааны биш хөгжлийн банкны засгийн газар барьцаа засгийн газар юу гэсэн одоо баталгаа өгсөн тийм зээлийг төлөх болоод эхэлнэ. 2017 он 500 орчим сая доллар байгаа. 2018 оны 1 сард Чингис бондын 500 сая долларыг төлнө. Энэ долларыг энэ төлбөрийг бид нэр цоо шинэ газраас маш өндөр үнэтэйгээр зээл авах хаахгүй болбол өнөөдрийн шалтгаанаар үнэхээр тэр нэг өөрийнхөө хэмжээгээр өөрийнхөө дээврийн хэмжээгээр таазын хэмжээгээр бид нэгдүгээр зээл авч чадахгүй. Хоёрдугаар зээл авъя гэдээ явахаар бас өгөхгүй болов. Яагаад гэвэл хэрвээ зээл нь одоо ингээд одоо бол нэг 12-3% болчих байх. Манай нэг эрсдэл өндөр болоод одоо 11 энэ төр хуваар 10-аас 11 хагасаар нөгөө бондын чинь мөнгө зарцуул хоорондоо зарагдаж байгаа шүү дээ. Энэ бол Альбанийн улс орны засгийн газрын бондын үнэ нь тийм өндөр болоод ирэх юм бол эрсдэл нэмэгдэж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм ацсан шалаа байгаа болов. Таны сайн ярьж байгаа зүйлийг бол өрийн бүтцийг нь өөрчлөх гэж ярьдаг л да. Өрийг өрөөр дарах арга л да. Өрийг өрөөр дарах бол энэ менежментийн хамгийн муу бодлого. Энэ бол бүр энэ өрийг авж эхлэхээс өмнө баргийн бодлоготой шууд хийгдсэн юм уу гэж сэжиглэмээр тийм одоо сэрдмээр тийм юм байгаа байхгүй юм чинь. Тэгэхээр одоо нөгөө өөр авсан хүмүүс хаа байна, компаниуд нь хаа байна.
Гэх мэтээр одоо тэгээ байхгүй шүү дээ. Тэгээд гэх мэтээр өрийг өрөөр дарах ажил бол яг хөө тэгэл сулхан засгийн газартай сулхан ард иргэдний хэн чаддаггүй манайх шиг оронд бол иймэрхүү юм явагддаг. Тэгээ хамгийн сүүлд нөгөө яг бүр өгж нэг юм уу хоёр удаа тэгдэг, гурав дахь удаадаа өгж чадахгүй нэ гэж зарлдаг. Тэр дефолт гэдэг. Тэгмэгт нөгөө оронд чи хинж зээл өгөхгүй, компаниудад нь бүр зээл өгөхгүй. Танай засгийн газар дампуурч байгаа чи яаж надаас мөнгө аваад өгөх вэ гэдэг. Ийм байдал руу бид ингээд маш ер нь ингээд зуухнаар ингээд урсаж орж ийнэ гэдгийг одоо бид харж байна. Тэгээ төр засаг бол одоо эсвэл бол дахиад л зээл авах ямар нэг аргаар сайн ямар ч үнээр хамаагүй шүү дээ. Тэгвэл бас олдно тийм ээ 15-20% хүүгээр. За эсвэл нөгөө нэг арга нь бол мөнгө хэвлэнэ. Мөнгө хэвлэх бол бүр ноцтой. Зүгээр л хүмүүс салиу гэж ингээд мөнгө хэвлээд өгчхөөр нөгөө инфляцийг тодорхой хугацааны дараа маш хүчин нөлөө өгдөг. Тэр одоо зүгээр ч инфляцис бүр ингээд гиперинфляци, суперинфляци, гиперинфляци болох тийм аюул учирдаг. Тэгээд ирэхээр бол нөгөө мөнгө төгрөх гэдэг чинь жамданаар ярих болж байгаа байхгүй. Ийм л байдлууд л бидний өмнө бодитойгоор ирээд л байна да. За эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн за энэ эдийн засгийн хямралаас нэг гарах боломж бол яхахгүй одоо энэ том төслүүдийг хөдөлгөх байгаа. Тэн дээр одоо хөрөнгө оруулалтыг татах асуудлууд байгаа. За үүнтэй уялдуулаад одоо 5-7% заяа бол өнөө хүртэл бас тодорхой бус байна. За одоо бас нэг өнөөдөр энэ 7 хоногоос хэвлэлээр явж ирсэн мэдээлэлээр бол когч нүүрсний үн $150 хүрлээ. Энэ бол яг Монголын зах зээл тэгээ Монголын одоо нүүрсний салбарт нэг боломж юм а гэсэн нийтлэл гарсан байсан тий. За өнөөгийн байдлаар бол одоо Чалкогийн одоо $350 сая долларын одоо үрийг төлөх үүднээс одоо 5 толгой 1 тонн нүүрсийг $27 зарж байна гэсэн ийм мэдээлэл явж байгаа. За 5 толгой бол хангалттай нүүрсний олборлолт хийж байгаа боловч одоо нүүрсний үн одоо тийм хангалттай сайн биш байгаа учраас орлого нь тийм сайн биш байна. За ингээд ерөнхийдөө энэ 5 толгойн асуудалтай холбоотой асуудлууд байна л да. Энийг юу яаж гарч шийдэл нь орох уу? Ер нь Монгол ардын нам олон хуулсан энэ тохиолдолд 5 толгойг хөдлөхгүйгээр эдийн засгийн хямралаас гарна гэдэг асуудал нэлээд төвөгтэй байдал болж байгаа шүү байна л да. Тийм. 5 толгой, юу толгойгүйгээр Монголын эдийн засгийг одоо төсөөлөх аргагүй дээ. Нэг хэсэгтээ ирэх 5-10 жилдээ энэ хоёр төсөл яаж явах хувь заяа бид нарын хувь заяаны асуудал болж байгаа. Асуудал нь энэ хоёр төсөл өөртөө биш. Энийг менежмент хийж байгаа асуудал байхгүй. Оюутлогыг бол барууны компани хийж байгаа учраас тэгээд яваад байгаа. Манай наан бол энэ төрийн өмчтэй юм газар байгуулсан. 5 толгой бол улсын үйлдвэрийн газар нэртэй. Тэгээд тэр дарганаар нь бол нэг засгийн газрын насгүй байдаг, ажилдаг хугацаагаар. Тэгээ улс төрийн томилгоо хийгддэг. Тэгээ богино хугацаагаар ашиг хар шийдвэр гаргадаг учраас тэгээ өр зээлийг төлнө гэд урт хугацаагаар хямдхан үнээр гэрээ хийчдэг. Тэр Чалкогийн жишээ. Тэгээ одоо энэ 5 толгойн нүүрсийн үнийг нэмэхдээ зэрэг одоо жишээлбэл над хувийн компаниуд нэмэхдээ зэрэг улсынх нь нүүрсийг тийм хямдхан зарж байгаа учраас нэмж чаддаггүй. Тэгээ одоо нөгөө төрийн компани чинь манай нийт хөрөнгийг ашиглаад ингээд аяж яхаас гадна нөгөө хувийн компаниудаа саад болж байгаа өрсөлдөөд хямдхан үнээр өөрсдөө өрсөлдөөд жишээлбэл одоо өмнөх захирлууд нь 5 толгой өмнөх захирлууд гэхтэл нийтийн хөрөнгийг ямар аль хэрэг эзэнгүй үнэгүй болгов тийм ээ. Өмнөх захирлууд нь баахан мөнгө хөрөнгө намтайгаа хамтарч завшилсан. Дараа нь гадаадд зүхтаад гарцсан. Одоо хаана байгаа мэдэхгүй захирлуудыг. Тэгээд төр засгийн удирдлагууд энэ тухай ерөнхийдөө ярьдаггүй. Чимээгүй өнгөрчдөг төрөний хэргийн адилаар. Энэ одоо аль нь ч гарч ирсэн тэгээд байгаагийн гол шалтгаан бол энэ хүмүүс ямар ч ялгаагүйгээр одоо энэ төрийн өмчийг шамшигдуулж байна. Улс төрчдгийг харуулж байгаа. За 5 толгойн хувьцааны 5 толгойн төслийн хувьд ихнийг чухал юм байна. Бид сахилгаан станцад тэнд яаралтай барих хэрэгтэй. Тэгээ тохирцсон байгаа. Хэрвээ барих юм бол шууд оюу толгойд цахилгаан эрчим хүч нийлүүлнэ. Оюу толгой одоо бүх хэрэгтэй байгаа цахилгаан эрчим хүчийг хятадаас авч байгаа. Маш их мөнгө төлж байгаа. Тэр мөнгийг бид шууд төлөөд авах учраас 5 толгойн хувьд цахилгаан станц нэгдүгээр асуудал. Энийг хурдан хийх ёстой. Гэхдээ харамсалтай нь манай Монгол улсын төр засгийн газрын сүүлийн 10-аад жилийн удирдлагууд хувь хүнд өөрсдөд нь л ашигтай бол том төслийг явуулдаг. Ашиггүй бол өмнөх бүх шийдвэрийг үл ойшоодог. Хамгийн том жишээ нь 5 дугаар цахилгаан станц.
10 удаа бид нар шам тавьсан, 10 газар ингээд шавын тавьсан. 20 жил ярьж байгаа. Одоо бол хөдлөөгүй. Ягаад гэвэл энэ төсөлд шинээр гарч ирсэн төр засгийн хүмүүс өөрсдийнх нь оролцоо байгаад бол явуулдаг, үгүй бол явуулдаг. Та нар одоо нэг хараад байгаарай, ахаад явуулахгүй. За таны хувьд энэ сэдвүүдэд уйлдуулаад ярихад бол энэ 7 хоногт мөн адил одоо өвөр Монголын өөртөө засах орноор явсан байгаа. Энэ дээр юу мэдээлэл ямар хөө эдийн засгийн коридор гэж манайхан бас ярьж ирсэн. Энэ талаар хөрөнд тэдний ямар хөө мэдээлэлтэй байгаа. За эсвэл торгоны зам гэж ярьж байгаа. Ер нь энэ юу одоо урд хуршиг одоо иргэдэн одоо энэ талаар ер нь мэдээлэл байна уу, шинэ мэдээлэл. Гэхдээ нэ дэлхийн 2 дахь том эдийн засаг бүх дэлхийд даяар сүүлийн 3 жил бид нэг бүсийг, нэг замыг байгуулна гэж амласан баг. Хийж байгаа. Маш их мөнгө төгрөг зарцуулж байгаа. Бүр өөрийн банк байгуулсан, гол нь орсон. Тэ Азийн хөрөнгө оруулалтын манайх гишүүнээр орсон тэрэнд олон улсын банк байгуулсан. Энэ төсөл бол явагдах юм байна. Тэрийг бол одоо нэгдүгээрт одоо эргэлзэхгүйгээр харж болж чинь тэдний хийж байгаа юмнаас. Нэг бүс гэдэг маань үндсэндээ бол дэлхийн эдийн засгийн цоо шинэ бүсийн тухай ярьж байгаа юм байна. Маш том Аз нууханд одоо хамарсан том бүсийн тухай ярьж байна. Энэ чиглэл рүү 5 6 чиглэлд том зам тавих гэж. Зөвхөн нэг хэсэг нь Монгол болохоос Пакистан руу хүртэл төмөр зам тавиад тэгээд Пакистанаас цаашаа Индикийн далаа руу гарчиж байгаа байхгүй. Гэмээр ийм том нэг том бүсийн асуудлыг нэг бүс гэж хэлж байгаа юм байна. Нэг зам гэдэг нь бол нэг бүс гэдэг нь нөгөө торгоны зам энтертэй холбоотой янз бүрийн нэрлэгддэг. Одоо тухайн орнуудынх нь дэд бүтцийн төлөвлөгөөнтэй яг таарч яадаг тийм юм хийцэн байна. Нөгөөх нь болохоор нэг зам гэдэг байгаа чинь бол ердөөсөө Хятад улс бол Европт хуурай газараар харьцдаг замтай байсан бол одоо бид усаар харьцнаа л гэж байгаа юм байна шүү дээ. Тэгээ ус нь асар том зам өөрөө усныхаа замыг өөрөө баталгаажуул бэхшүүл явж байгаа. Ийм том төслийг Хятад хийж байна. Өвөр Монголд ялангуяа Монголоор дамжиж байгаа тэр талын зам гэж бид нарын нэрлээд байгаа 3 коридор шүү дээ. Автозамын болон төмөр замын коридор. Энэ коридор бүгдээрээ өвөр Монголоор дамжиж гарах учраас өвөр Монголын хүмүүс бол маш их сонирхолтой байна. Хизээ нэг хийх вэ? Яаж хурдан явуулах вэ? Яаж бид нар одоо ер нь үндсэндээ манай хэд рүү татаад дэд бүтцээ хийцэн байна. Тэгэхээр асуудал бид монголчууд энийгээ зохион байгуулад энд яаж хийх вэ гэдэг асуудал. Хурдан хийх вэ гэж. Ингэж хийхдээ за бид одоо ингээд Монголд л энэ ашигтай гэсэн утгаараа биш. Гурвууланд нь ашигтай байна гэж томоор харж ярих юм бол урт хугацаанд том тоглогч болох боломжтой юм байна. Жишээлбэл одоо тэр би ч бас урд нь бичижсэн Монгол бол хуурай газрын Панам болно гэж. Бид нар урдлаасаа Хятадын царгаар орж ирээд, хойдлаасаа Оросын царгаар орж ирээд тэр 85 см-ийн зөрөөнийх нь шилжүүлэн ачдаг үйлчилгээг монголчууд хийдэг болчих юм бол бид ингээд Тевер логистикийн цоо шин дэд бүтцтэй болох юм байна. Санхүүгийн ч гэсэн нэгээд агаад бий болно. Боловсон хүчний, технологийн, техникийн, ягаад гэвэл төмөр замын технологич Германд байгаа. Тэгээд энэ шилжүүлж ачдаг бүх юм дээр бид бүхэл бүтэн бэлтгэл хийж чадах юм бол тэр Оросын баялагийг нь Хятад руу гаргадаг, Хятадын барааг нь Орос руу дамжаад Европ руу гаргадаг. Тэр хоолой дээр суух юм бол бид өөрсдийнхөө юмыг ухаад ачаад байх шиг шаардлага байхгүй. Тийм маягаар урт хугацаанд бүх талд ашигтай байхаар энэ том төслүүдээ хурдан явуулахгүй болохгүй юм байна л да. За жишээлбэл түрүү ярьсан та хоёр 5 толгойн төсөл. Ер нь энэ том төслүүд дандаа Хятадууд худалдан авч байгаа. Хятадуудын худалдан авалтын баталгааг хийхгүй бол баахан мөнгө зээлээд тэнд очиж юм барьцдаг. Нөгөөдөө ч нэг өдрөө би ийм шалтгаанаар авахгүйгээ суучих юм бол бид өшөө тэр авсан зээлэн дээрээ бас хүүгийн төлөөд нөгөөх нь мөнгө олохгүй ингээ суух гэдэг шүү дээ. Тэгээ энэ бүхнийг бодож хурдан хөдөлмөр байна. Энэ бас нөгөө манай төр засаг үргэж өөр болж байгаа учраас хилцээр хийж байгаа хүмүүс нь ер нь бараг сар болгон өөр болоод байгаа болтой юм аа янз. Тэгээ бид нар ч одоо монголчууд боловсон хүчин энэ хүмүүс мэрэгжлийнхаа хүмүүсийг ч харахгүй. Тэгээ нам засгийнхаа нам өөрсдийнхөө арх ашигыг илүү хамгаалах. Одоо ямар хүмүүс бид нар ингэж удирдах байгаа юм. Бүр за та бүхэн цаг одоо бараг дууссан байна. За сүүлийн сэдвээ хоёлаа маш товчхон хөндөд нэвтрүүлэг өнөөдөр дуусгах юм. За Монгол Улсын ерөнхийлөгчийн хоргийг одоо улсын хурл хүлээж аваагүй байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ерөнхийлөгч за улсын хурлын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан байгаа. Нийтдээ 5 цогц хууль байсан. За үүнийг бол одоо тогтоолоор буцаах нь буруу гэсэн байр суурьнаас Монгол Улсын ерөнхийлөгч бас хориг тавьсан байсан. За эхлээд хоёулаа улсын хурлын чуулган дээр одоо улсын хурлын гишүүн Нямдөржийн одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн шүүмжлэснийг давч битгий үзчихэд иргэдтэй уулзсан. Та нар шүүхийн шинжилэл хийж яах гэж 9 оноос хойш
Монголын үндсэн хуулийг, Монголын хуулийн системийг бүхэлдэн самарсан. Тэр самарсан этгээдүүдийн нэг нь элбэгдорж тэрний төлөөлөгчийн өнөр хоёрын сууж байна. Үндсэн хууль зөрчсөн шүүхийн зохион байгуулалтаар бүтэн 4 жил хэрэг таслуулсан та нар. Давзаалдах шатны шүүхийг байхгүй болгосон. Энэ улсад бий болсон замбраагүй нөхцөл байдал, задгаа зайдын явдал энэ ерөнхийлөгч байгаа элбэгдорчтой холбоотой шүү. Энийг харин энд хэлчихье. Та нар Монголын төрийг самарч хязаа дуусах вэ? Хязаа бах тавч нь ханах вэ? Одоо болоо юм биш үү? Эзэнгүй юмд хариуцлага хүлээлгэх гэж ингэж хориг тавьж давхих гэдэг юм. За ингээд одоо бид нар буцаад өөрөө засаглалынхаа хямралаас буцаад орчуу. За ингээд ерөнхийлөгч гэдэг институт байгаа, улсын хурл гэдэг институт байгаа, гаргасан хууль тогтоомжийг нь одоо улсын хурлаад нэг хуульд 5 цогц хуулийг буцаасан байгаа. А үүнд нь Монгол улсын ерөнхийлөгч одоо хориг тавьсан байгаа. Энэ бүхнээс хараад эргээд засаглалын хямралд орчуу. Ер нь энэ байдал ер нь цаашаа яах вэ гэсэн тийм төр зураг байна л да. Тэр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, хууль сахиулах ажиллагааны тухай, прокурорын байгууллагын тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэд хэмжих тухай ийм 5 хуулийн багцыг буцаасан буюу нэгэн их хурдаар багтагдсан хуулийг хүчингүй болгочихж байгаа. Тэгээ тэрийгээ болохоор одоо энэ хуулийг хэрэгжүүлэх нь бол маш их боловсон хүчин хэрэгтэй, мөнгө төгрөг хэрэгтэй, одоо боломжгүй учраас буцааж ийна гэж. Гэхдээ яг үнэ хэрэгтэй шалтгаан нь бол тэрнээс гүнзгий байгаа юм. Тэгэхээр энэ сая Нямдор гишүүний хэлж байгаагаар бол улсын хурлын гишүүн биш Монгол улсын ерөнхийлөгч бол ер нь хуулийг самраа хийсэн гэж ярьж байгаа. Тэр нь яг юу гэсэн ч үгүй. Ямар ч байсан гэсэн их хурл өөрөө ер нь бол ажиллаж амьдрах чадвартай юм уугүй юм уу гэдэг асуудал гарч байгаа. Хууль гаргадаг, хүчингүй болгочдөг. Өөрийнхөө хуулийг хүчингүй болгочдөг. Хамгийн дэм шүмжилж байгаа юм тогтоолоор одоо батлагдсан хуулийг хүчингүй болголоо гэж шүмжилж. Тэгээ тэр яг шалтгаан нь бол янз бүрийн юмар эдгээр яаж чадна. Ганцхан асуудал юу гэхдээ зөв Монгол улсын их хурл хууль тогтоодог. Тэгээ тогтоогоод биелүүлэхээр явах хэрэгтэй. Гэтэл нэг хууль тогтоочоод жоохон базинж ягаад өөр нэг хэсэг итгээд гарч ирээд тэд нэр самарсан. Энийгээ бол. Ер нь өчигдрийн шийдвэр нь өнөөдөр байхгүй их хурлын одоо үндсэн үүрэг нь юу юм? Яах гэж улсын их хурл Монголд байна? Ийм асуудал бол одоо бүрийн асуудлыг яг бүр хавиргаар нь тавина гэж орсууд ярьдаг да. Ийм тухайд болчиход байгаа юм л да. Тийм. Ингэж хармаар байна. Та тэрийн цаг ингээд энэ төрөд өндөрлсөн байна. За их баярлалаа хүн төлөвчтэй. Бид нар одоо 7 хоногийн гол 5 гол асуудлыг сонгож яваад одоо бид ингээд өөрсдийн хэмжээнд тодорхой хэмжээний дүгнэлт анализ хийгээд ярихыг оролддог. Та бүхэнийг үзэж сонирхож байгаад баярлалаа. Facebook-аар шууд явж байгаа тийм ээ. Мөн маргааш jargaldefacto.com гэсэн вебсайтаас дахиж үзэж болно. Их баярлалаа та бүхэндээ сайхан оройг өнгөрүүлээрэй. Баярлалаа.